Улсын хурлын гишүүдийг хугацаанаас өмнө эргүүлэн татах хуулийн төслийг өнгөрсөн хавраас эхлэн Улсын хурлын гишүүн Баярбаатар мөн Иргэний зориг ногоон намын дарга Батбаатар нар хамтран боловсруулснаа мэдэгдсэн. За тухайн хуулийн төсөлд жагсаалтын гишүүд хууль зөрчсөн бол эргүүлэн татаж жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг нөхөн сонгох, харин тойргоо сонгогдсон гишүүнийг тойргийн сонгогчдын дийлэнх хувь нь эргүүлэн татах санал гаргавал гишүүнээс нь буулгах агуулгыг багтаасан юм а. Гэхдээ тухайн хуулийн төсөл өргөн баригдах хэсэг нь тодорхойгүй байна. Гэхдээ би Батбаатар гишүүнтэй Иргэний зориг ногоон намын дарга Батбаатар гишүүнтэй энэ тал дээр өөрсдөө судалгааны ажлыг хамтдаа хийж байгаа юм тий. Үндсэн хуулийн ямар асуудал байна? Их хурлын тухай хуульд одоо яаж эрх зүйн зохицуултыг оруулал өнөөдөр энэ улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох вэ гэдэг асуудал байгаа. Нэгдүгüүрт бид нар энэ хариуцлагын асуудал мөн үгүй л мөн. Яг ганцхан одоо жишээлбэл юу гэдэг нь намын бодлогоо бариагүй гэдэг агуулгаар хариуцлага тооцсоноос нэг талаараа өрөөсгөл тийм ээ. Ерөөс улсын хурлын гишүүн тангар хөрөхтэй юу гэж өргөсөн байдаг вэ? Тэр тангаргаасаа няцуул яах вэ? Нийт эрх ашгаасаа одоо ухруул яах вэ гэдэг ийм асуудлууд дээр нэлээдгүй асуудал ярих хэрэгтэй. Хуулийн заагдсан эрх үүргээ гүйцэтгээгүй хэрэгжүүлээгүй байгаа тохиолдолд гишүүдэд эргүүлэн татдаг. Тэгэхээр энэ чиглэлийн хуулийг бид бол одоо хаврын чуулган ингээд тун удахгүй завсарлах байна. Тэгэхээр энэ завсарлах байгаа хугацаанд дотор нөгөө хууль тогтоомжийн хуулийн дагуу хуулийг боловсруулах, өргөн барих, хилцүүлэх энэ процессын үед бол цаг хугацаа намжихгүй учраас бид нар дахин ажиллаад иргэдээсээ бас дахин санал аваад намын чуулганд бол хэлцэх асуудалд оруулъя гэсэн ийм төлөв. За хуулийн төслийг боловсруулж байгаа гишүүдийн зүгээс намрын чуулганаар төслөө өргөн барихаа мэдэгдэж байсан. Харин бусад гишүүдийн зүгээс хугацаанаас өмнө эргүүлэн татах асуудал дараах байр суурьуудыг илэрхийллээ. За нэгдүгээр би тэр хуулийн төслийн талаар ямар нэгэн тийм мэдээлэлгүй байна. За хоёрдугаар жагсаалтын гээд ярьж байгаа боловч Монгол Ардын нам арчсан нам бус намууд бүгдээрээ л жагсаалтаар хүнээ дэвшүүлсэн. Тэр жагсаалтанд дэвшүүлсэн нэр дэвшигчдийг харж ард түмэн саналаа өгсөн тухай нам. Тэр ялгаа авахгүй энэ ард түмэн сонгогдсон гишүүд. Тэгэхээр тийм асуудал байж болохгүй гэж бодож байгаа үүний хувьд. Гэхдээ би хуулийн төслийг үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тэгээд жагсаалтын гишүүн тойргийн гишүүн гэж одоо үндсэн хууль дээр бол сонгуулийн хууль дээр тийм зааглаж ялгасан нэг нь давуу эрхтэй нэг нь сул эрхтэй гэж одоогоор тийм ойлголт бол байхгүй хаа гэж бодож байна. Тэгээд хуулийн төслийг үзээгүй болохоор хэлж мэдэхгүй. За улсын хурлын гишүүнийг эрүүдэндийн шалтгаанаар болоод өөрийнх нь хүсэлтээр болон үндсэн хууль зөрчсөн гэв тэрэг үүдэж шүүгээс ял шийдгүүлсэн тохиолдлуудад бүрэн эрхийг нь төтгөлзүүлэх хуультай. Тэгвэл үүн дээр нэмээд ёс зүй, ноцтой зөрчил гаргасан үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолын эсрэг үйлдэл хийсэн тохиолдолд эргүүлэн татах тухай агуулгыг энэ хуулиар зохицуулахаар оруулж ирнэ гэсэн хүлээлттэй байна. За гэхдээ өмнө нь буюу 2012-оос 2016 оны парламентыг холимог тогтолцоогоор байгуулж байх үед мөн энэхүү хууль хөндөгдөж байсан юм а.